За бизнесийн эрхчлөөний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа өнөөдөр чухал анхдагч хуулийг бол бүгдээрээ ярилцаж байна. Дагаад их олон хуульд нэмэлт өөрчлөлт орохоор бас орж ирсэн байна. Тэгэхээр яг ажлын хэсгээс тодруулаад нэг хідэн хуулийн зорилт дээр яг жишээ болоод энэ хууль дээр нь ийм өөрчлөлтүүд орох юм а гэсэн хариултыг авъя. За хуулийн зорилго ерөнхий бүтэц зохицуулах харилцаа хамрах хүрээний дөрөвт зах зээлийн өрсөлдөөн хувийн хвшлийн санаачлагыг дэмжиж төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж. За 5-д бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж авилга хүн суртал албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтай байдлыг багасгана гэж. За яг энэ хоёр зорилтын хүрээнд яг нэг хуулийг дагаад бараг 90 хэдэн хууль орж ирсэн байгаа учраас яг аль нэг хуулийн дээр нь жишээ аваад жишээ нь хувийн хвшлийн санаачлагыг яг энэ хууль дээр бол ингэж дэмжиж байгаамаа. За бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх хүрээнд яг энэ хуулийн дээр хүн сурталыг ингэж багасгаж байгаамаа гэдэг дээр жишээ аваад хариулаад өгөөрэй. За хоёрдугаарх нь болохоор дагаж нэмэлт өөрчлөлт орох байгаа ашигт малтмалын тухай хуультай холбоотой асууя. Аж үйлдвэр эрх соёлын яамныхнаас байгаа бах гэж бодож байна. За 25-8. За ингээ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг болохоор сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Сонгон шалгаруулалтаар олгодог журмын нилээдгүй олон заалтыг хуульд тусгаж оруулж ирж байгаа шиг байна. За энэ бол зөвл байх. Журам өөрчлөгдөд байхгүй тодорхой болгож байна гэсэн үг. Гэхдээ энэ 25-8-д бичсэн байгаа сонгон шалгаруулалтанд орлоо. За эхний ялсан оролцогч нь ямар нэгэн байдлаар бүтлгүүлээ. Тэгвэл хоёрт жагсаж байгаа оролцогчд нь тусгай зөвшөөрлийг олгохдоо нэг нийлбэр оноо гэдэг зүйлийг нь харъя. Тэр нь нэгд орсон оролцогчоос 8%-аас хэтрэхгүй байна гэсэн ийм өгүүлбэр бичигдсэн ба. Яагаад заавал 8? Тэгээ 8-аас хэтэрчүүл яг яах юм бэ гэсэн процессын хариултыг авъя. Тэгээ энэ хуульд оруулах байсан шүү. За ерөнхийдөө хариулъя. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулиа ерөнхий сайд хамгаалж их хурлын гишүүдийн асуултанд хариулах үүрэгтэй. Тийм учраас их хурлын гишүүдийн асуултанд би өөрөө хариулж байна. Тэгэхээр эрхэм гишүүдтэй би засгаас барьж байгаа аль ч хуулийнхаа талаар аль сэдвэр хэдэн цагт ч хэдэн ямар зохицуулт туссныг чөлөөтөө ярихдаа би нээлттэй шүү гэдгийг бас их хурлын гишүүд хэлье. За энэ бизнесийн эрхчлөөний хуулийг дагсан 99 хуулиар олон асуудал шийдэж байгаа. Би дөрөв зөндөө хэлсэн тэр зөвшөөрөлтөд холбоотой асуудал. Түүнээс гадна гадаадын банк байгуулах нөхцөлийг бүрдүүлж банкны хуульд өөрчлөлт оруулж байгаа. 20% босгыг гадаадын банк байгуулах тохиолдолд тэр заалт үйлчлэхгүй гэдэг зохицуултыг тусгаад хөрөнгө оруулалтын хуультай нийцүүлсэн. За мөн мэргэжлийн нэгдсэн холбоонд 120 зөвшөөрлийг шилжүүлэх эрхийг олгож байгаа. Төр данхар байна гэдэг байгаа. Тэр данхар төрийг бий болгоод байгаа олон хөгжлийн төв хэрэгтэй хэрэггүй улсын төсөл үйлдвэрийн газруудын чиг үүргийг зүгээр орхиж болохгүй. Тэгэхээр тодорхой чиг үүргүүдийг мэргэжлийн холбоо руу шилжүүлэх эрхийг энэ хуулиар нээж байгаа учраас 120 гаруй зөвшөөрөл байгаль орчин санхүү барилга зам тээвэр боловсрол уул уурхайг олон салбарт шилжин ингэснээр төрийн заримжийг төр заримжийг үүргүүдээс татгалзна гэсэн үг 120 гаруй. За захин бизнес эрхлэгчийг бүтэн хуулиар зөвшөөрн өнгөрсөн хугацаанд цахим засаглалын индекс 28 байр урагшилсан 360-270 зөвшөөрөл өнөөдөр цахимаар олгодог болсон. Энэ ажлыг нэгтгэхэд нээх гэж байна. 270 зөвшөөрлийг цахимаар авахд хуулиуд саад болдог. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар тухайн үед би 109 хуулийг их хурлаар батлуулж ирсэн. Энэ ажлаа бүрэн дуусгаж цахим бизнес эрхлэгчийг хуулиар бүрэн зөвшөөрж байна. Цахимаар компани байгуулах, дансаа нээх бүх боломжийг бүрдүүлж байна. Татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өргөн шалтгаанаар зөвшөөрөл олгохоос татгалзлах байдлыг зогсоогоод хувийн хвшилт болвол бас ажиллах нөхцөлийг болвол илүү бүрдүүлж байна гэдгийг бас хэлье. Мөн хувийн хвшилт болвол төр худалдаа авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг хүний оролцоогүйгээр хиймэл оюун ухаанд суурилсан тогтолцоогоор нэвтрүүлэх чиглэлээр буюу төр худалдаа авах ажиллагааг зохион байгуулах гэж хүн хүчээ нэмдэг. За ингээд хүндлэнгийн ашиг сонирхол ордог байдлаас бүрэн татгалзаж байна. Дээрээс нь бизнесийн эрх чөлөөний суур хуулийн дээр
төрийн бизнест оролцох хязгаарыг тогтоож өгсөн учраас хэрвээ хөндлөнгөөс ямар нэгэн байдлаар оролцох юм бол бизнесийн эрх чөлөөний хууль бол бизнес эрхлэгч хөрөнгө оруулагч нарт олон улсын арбитр шүүхтэр очиход хүртэл хамгийн сайн хууль эрх зүйн үндэслэл болно гэдгийг бас хэлье. За энэ хоёр сайд нэмж хариулъя. Дараад нь дор шон сайд бэлдэж байгаарай. Төр бизнестэй өрсөлдөхгүй байх зарчмыг хуульчилж байгаа. Төр нь хувийн хвшлийн өрсөлдөөнд зах зээлд бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг одоо зарчмыг хоригдж байгаа. За бизнесийн бизнес эрхлэгчийн өмч эрхийн хамгаалтыг хөндрөсгөж байгаа. Өмч хөрөнгийг хууль бусаар хураах, дайчлах, бизнесийн нэр хүндэд талдах, хууль заагаагүй хяналт шалгалт хийхийг хоригдж байгаа. За нөгөө талаас хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж байгаа. Тодорхойгүй олон байдал байсан. За шинэ бизнесийг дэмжих бодлого орж ирж байгаа. Хиймэл оюун ухаан, дата төвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гайл давтрын бодлогоор 100% хөнгөлж чөлөөлж энэ дэмжлэг явуулна. За хөтөлбөрийн зах зээл дээр манад эдийн засгийн өсөлтөд хангахад хөтөлбөрийн зах зээлийн дутагдал үүсэж байгаа. Энийг нөхөхийн тулд дэвшилтэй технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчлэгийн салбар шаардлагатай ажилтан авч ажиллуулж байгаа ажил олгогчийн гадаад ажилтны ажлын байрны хариултаа гүйцээч. Энэ хоёр сайд. дэвшилтэй технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчлэгийн салбарын гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудал орж ирж байгаа. За хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлж байгаа. Манай эдийн засаг маань Аржин банк дээр тулгуурласан өрөөсгөл гэж нэлээд шүүмжил дагуулдаг юм эд санхүүгийн бүтцэн байгаа. Иймд одоо хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн бирж, бусад санхүүгийн байгууллага гаднаас татсан зээл өрийн хэрэгслийн хүүгийн орлого ногдох татварыг 20% байсны 5% болгож энэ санхүүгийн зардлыг бууруулж байгаа. Ингэснээр одоо иргэд очиж байгаа зээл, хүү, санхүүгийн үйлчлэгээ өртөг одоо багтаагаар очих ийм болцоо бүрдэж байгаа. За зөвшөөрлийн тогтолцоог тодорхой болгож байгаа. Мэдэгдээд ажиллаа эхэлдэг болж байгаа. Илүү хялбар төр өөрөө очих хэрэгтэй болж байгаа. E-бизнес платформд мэдээлэл өглөө бизнес эхлүүллээ. 30 хоногийн дотор төрийн холбогдох байгууллагад очиж үйлчлэгээ үзүүлнэ. Галын жившөөрөл, хогийн гэрээ, мөрөө. За дорцон сайд нэмж хариулъя. За энэ хуулийн одоо малгай хууль нь бол бизнесийн эрх чөлөөний хууль, дагалдаж орж иж байгаа хоёр том хууль бол нэг нь бол хөрөнгө оруулалтын хууль, нөгөөх нь бол энэ зөвшөөрөл мэдээллийн тухай хууль юм аа. Тэгээ хөрөнгө оруулалтын орчинд бол нэлээд их одоо гадны хөрөнгө оруулагчид зориулсан орчин бол их эвтэйхэн болж байгаа гэдгийг бас хэлжмээр байна. Яаж эвтэйхэн болж байна гэхлээр нэгдүгээрт энэ докторжуулалтын орчныг бол хялбарчилж өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад урт хугацаанд үйл ажиллагаа явуулъя, их хэмжээний хөрөнгө оруулалт хийя гэж тэгэх юм бол тэр докторжуулалтын гэрчлэгийг нь 10, 15, 20 жилийн хугацаатай олгоно. За Монгол улсад 20-с 50 тэрбум хооронд хөрөнгө оруулалт хийх юм бол 10 жил, 50 тэрбумаас 100 тэрбумын хооронд хөрөнгө оруулалт хийх юм бол 15 жил, 100 тэрбумаас дээшээгээ бол 20 жилийн хугацаанд ингээд докторжуулж байгаа. Энэ бол маш сайн сигнал. За хоёрдугаарт бол татварын маш том өөрчлөлтүүд. За. Зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Амгалан Баатарын урилгаар Гав Алтай аймгийн иргэд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Төрийн ордондоо танилцж байгаа Гав Алтай аймгийн иргэдтэй улсын их хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За манай гишүүд хурайлаад бас аюулт сүртэй байш хүчтэй сүртэй хүчтэй. Аргагүй л алтаа нутгийнх юм байна да. За отгон шарын